Сайн хүүхдүүдээ өнөөдөр би таяд орос сардын үлгэр өнхрөөшийн тухай үлгэр ярьж өгье. Эртээ урдын цагт өвгөн эмгээр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр эмгэн болзог хийгээд өгөөч. Гурил байхгүй юугаар хийх вүлээ? Эмгэн минь авдын янзлаас атг гойлол саны яриалаас шанаг гол гарна шүү дээ. Эмгэн авдрынхаа яриалаас атдаг гурил, савныхаа яриалаас шанаг гурил болоод өрөмтэй сүгээр зуурч элдэж хийгээд өтгөн тосон тайрч өнхрөөш бов хийгээд хөргөх гээд цонхон дээрээ тавьжээ. Гэтэл өнхрөөш гэнэт хөдлөн цонхноос тавцнаас шалан дээр бун хаалгаар гараад хашаагаар дэмжин зогтжээ. Түүнийг замаар өнхрийн явтал туулаатай даралдав. Ямар сайхан бобби, алив чамайг одоохон идэж явахыг? Туулагч та намайг бүдэж би танд дуулж өгье. Авдрын яллаас авсан, атг гойлоор хийсэн, самны яллаас авсан, шанаг гойлоор хийсэн. Өндөр зүгээ зоосон, өтгөн досон чансан, өвгөн бахаараа орой цатаа зүхтаасан тэгдэн дулаач хамаас тэгдэн зайл чадна. Өнхрөөш цааш явтал чонтой таралдав. Ямар сайхан бобби, алив чамайг одоохон идэж явахыг? Чанахаа та намайг бүдэж би танд дуулж өгье. Авдрын яллаас авсан, атг гойлоор хийсэн, саны яллаас авсан, шанаг гойлоор хийсэн, өрөмтэй сүгээ зуулсан, өтгөн досон чансан, өвгөн эмгээ хоёроос орон чалаа зүхтаасан, тэгдэн дулаа таалтахад, тэгдэн зайж чадсан, өлөн жон цамаар өглөн зүхтаж чадна. Өнхрөөш цааш явтал майг бавгатай таралдав. Ямар сайхан бобби, алив чамайг одоохон идэж явахыг? Багваха та намайг бүдэж би танд дуулж өгье. Авдрын яллаас авсан, атг гойлоор хийсэн, саны яллаас авсан, шанаг гойлоор хийсэн, өрөмтэй сүгээ зуулсан, өтгөн досон чансан, өвгөн эмгээ хоёроос орон чалаа зүхтаасан, тэгдэн дулаа таалтахад, тэгдэн зайл чадсан, өлөн жон таалтахад, өглөн зүхтаж чадсан, майхан баав, маггүй чадан. Өнхрөөш цааш автал зайлт шар үнэгтэй таралжээ. Ямар сайхан бобби, алив чамайг одоохон идэж явахыг? Үнэг ихтэй та намайг бүдэж би танд дуулж өгье. Авдрын яллаас авсан, атг гойлоор хийсэн, саны яллаас авсан, шанаг гойлоор хийсэн, өрөмтэй сүгээ зуулсан, өтгөн досон чансан, өвгөн эмгээ хоёроос орон чалаа зүхтаасан, тэгдэн дулаа таалтахад, тэгдэн зайл чадсан, өлөн жон таалтахад, өглөн зүхтаж чадсан, майхан бавгай, магсгүй зүхтаж чадсан. Зайлт үнэг чамаа зайлж бас чадна. Ямар сайхан дуу бэ? Даан жигжаахан жи хатуу болчихсон болохоор сайн сонсож чадсангүй. Жин хичээхэн хоншоор дээр гараад ахиад нэг дуулаад өгөөч. Үнэний хоншоор дээр нь өсрөн гараад дуугаа дуулж дуустал үнэг өнхрөөшийг ганцхан хав гэд залгичжээ. Хүүхдүүдээ та нар өнхрөөш шиг сагсуу онгироо байж болохгүй шүү. Тэгвэл үнэний хоол болох нь штэ.
эмхий